нийслэлчүүдийнхээ нийт иргэдийнхээ худалдан авч та бүгдийнхээ энэ сайхан өглөөний мэндийг мэдэн мэдчилж байна. Эрхэм хүндэт зочдоо, эрхэмсэг адрагтай ноёдоо, төрөлдсөн гэрсэн хүндэт зочдоо. Тэртээ 1993 онд бүгд найрамдах Солонгос улсын номер 1 жижиглэн худалдааны сүлжээ байгуулагдаж байсан түүхтэй өдгөө E-Mart дэлгүүрийн Монгол улс дахь E-Mart Чингис анхны салбарын албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа ийхүү ихлэхэд бэлэн болж байна. Very good morning, ladies and gentlemen, esteemed guests, participants of the grand opening ceremony of E-Mart Store, Korea's largest retailer's first branch in Mongolia. Welcome to Mongolia, to a beautiful land of nature, land of great history and great ancestors. Алтай холдинг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Баттушиг Mr. Batushig, chairman of the board of directors of Altai Holding Group. Солонгос E-Mart-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ким Соён, Mr. Kim Sung-yong, senior vice president of E-Mart Korea. Солонгос E-Mart-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Чун Бён-гин, Mr. Chun Byung-gi, senior vice president of E-Mart Korea. Sky Hypermarket хязгаарлалтанд хариуцлагатай компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Баточор, Mr. Batuchur, chairman of the board of directors of Sky Hypermarket Company. Алтай холдинг компанийн дэд ерөнхийлөгч ноён Одбаяр, Mr. Odbayer, vice president of Altai Holding Group. Алтай холдинг компанийн гүйцэтгэх захирал Жавзма, Mrs. Javzma, CEO of Altai Holding Group. Sky Hypermarket компанийн гүйцэтгэх захирал Болор Эрдэнэ, Mr. Bolor Erden, CEO of Sky Hypermarket Company. Алтай холдинг компанийн хөрөнгө оруулагч Самади, Mr. Samadi, the investor to the project. Мөн албан ёсоор нээж үг хэлдэг хэмээн Altai Holding Group-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён Баттушиг таныг хүндэтгэлийн микрофонд өрж байна. Now, ladies and gentlemen, Mr. Batushig, chairman of the board of directors of Altai Holding Group, is invited for the opening speech. Please welcome. Altai Holding компани өмнөд Солонгосын E-Mart компанитай хамтран өнгөрсөн 2 жилийг хугацаанд бүтээн байгуулсан энэхүү дэлгүүр нь өнөөдөр үе таалгаа нээж байгаад бид нэр тун баяртай байна. Тус дэлгүүрийн гол зорилго нь дэлхийн түвшинд хүрсэн шинэлэг чанартай бараа бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэх явдал юм. Манай бараа бүтээгдэхүүнийг энэ харьцангуй хэмт байх болно гэдгийг мөн хэлье. E-Mart дэлгүүр нь Монгол улсын худалдааны зах зээл дэлхийн тэргуулах стандартыг нэвтрүүлж буйгаас гадна хүнсний аюулгүй байдлын баталгааг хангаж хэрэглэгчийн эрх ашиг бүрэн нийцсэн үйлчлэлээр хүргэх болно. Өнөөдөр манай нийслэл Улаанбаатар хотод бас нэгэн шинэ битүүн байгуулалт өрнөж нэгэн шинэ сайхан үйлчлэгээний төв үүдээ нээж байгааг би хотын захирчид бол баяртай байна. Олон улсын худалдааны чиг хандлага, соёл, чанартай өргөн сонголттой бараа үйлчлэгийг Монголын ард түмэнд биелгэх болно гэдэгт би итгэлтэй байгаа. Ийм учраас өнөөдөр энэ бүтээн байгуулалтыг хийсэн Солонгосын E-Mart компани, Altai Holding Group-ийн нийт хамт олон тав хүмүүс талархснаа илэрхийлье. Sky Hypermarket компани Altai Holding-ийн зүгээс E-Mart project төслийг сүүлийн 3 жилийн хугацаанд өмнөд Солонгосын бүгд Солонгос улсын тэргүүлэгч жижиглэнгийн худалдааны компани болох E-Mart-тай хамтран хөгжүүлж 3 жилийн хугацаанд асар өргөн судалгаа, шинжилгээ, төлөвлөлт, бэлтгэлийг хийж өнөөдөр та бүхэнд үүдээ хаалгаа нээж та бүхэндээ үйлчлэхэд бэлэн болоод байна. Ингээд юуны өмнө энэ төслийг хэрэгжүүлэхэд бидэнд бүх талын тусламж дэмжлэг үзүүлж бидний мөрөөдлийг биелүүлэхэд туссан манай хөрөнгө оруулагч, манай толгой компани болох Altai Holding-ийнхаа группийнхаа хөрөнгө оруулагч удирдлагуудад талархлаа илэрхийлье. Дээрээс нь бидэнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд дэлхийн стандарт хамгийн сүүлийн үеийн хэрэглэгчийн хэрэглээ, шинэ ноу-хау, шинэ програм хангамжийг уйггүй зааж биднэрт зөвлөгөө өгсөн E-Mart-ийн бүх зөвлөх ажилтнууд удирдлагуудтай бас талархлаа илэрхийлмээр байна. энд хүрэлцэн ирсэн
иргэд та бүхэндээ зориулан уран бүтээлчд уран бүтээлээ мөргөн та бүхэндээ өмнө дуучин баяр цэнгэлийг өрж байна. Бүлээн авцгаана уу. За додын Аудиционын хамгаасан хорвогийн Монгол зам Ансаргаа октод миний Бүрээс ихлиад лоби Масаа хөвчөндөө Эцлэр бид байсан хороо Эдгээр жишг төрсэн бүгд найрамдах Солонгос улсын номер 1 нэрлэгддэг сүлжээг дэлгүүр Монгол улсад үе таалгаа нээж нийслэлийн хэрэглэгчдэд өндөр үдээн өргөнө гэдэг бол та бидэнд маш өргөн сонголтуудыг авчирч байгаа ийм баяртай мэдээ. Энэ дэлгүүр бол Монгол улсад цоо шин жишгийг тогтоох учиртай эрүүл шинэхэн хүнс, амтд хоол, бэкери, боловсруулсан хүнсүүд, гэр ахуйн интерьерийн бараанууд, хүүхдийн ертөнцийн бүхэл бүтэн одоо цогц. За дээрээс нь цахилгаан бараа гэдэг олон дасгуудаар та бүхэн өргөн сонголтоогоор үйлчлүүлэх ийм боломж байгаа. Ингээд та бүгдийг энэ сүлжээ дэлгүүрт тавтай тухтай тухалж сонгосон бараагаа таалан худалдан авахыг хүсэж байна. Энэ сайхан сүлжээг Монголд оруулж ирсэн Алтай Холдинг компанийнхаа группийнхаа одоо нийт хамт олонны нэрийн өмнөөс мөн энэхүү шинэхэн дэлгүүрийн нийт хамт олонны нэрийн өмнөөс та бүхэндээ гүн талархал илэрхийлж ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Өдөр болгоныг ийм марттай хамтдаа өнгөрүүлээрэ зочдоо. Энэ бол манай нийслэлийн маань шинэхэн өнгө төрх юм шүү. За ингээд та бүхнийг энэ сайхан шинэ дэлгүүртээ тавтаа морилно хэмээн урин зарья. Өрөлцөн ирсэн та бүхэндээ баярлалаа. Сайн сайхныг хүсье. Баярлалаа. Урваа! Баяр хүргье! За өнөөдөр 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр. За энэ өдрөөс эхлээд монголчууд буюу за тэр дундаа нийслэлийн бодлогын өгч нар хамгийн хямд, хамгийн шинэ, за хамгийн өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломж нэгдэж байна. Учир нь за бүгд найрамдах Солонгос улсад 1993 онд анх үе таалгаа нээж дэлхийн алдартай брэнд болтлоо хөгжиж чадсан ийм арт дэлгүүр за Монгол улс дахь хамгийн анхны салбар юу Чингис ийм арт салбараа өнөөдөр нээж байна. Хямд үнээр бараа хангаж чадж байна те хүмүүсүүдэд яг нөхцөл байдлыг хангаж чадж байна. Өнөөдөр одоо ажлын өдөр гэхэд ингээл алхаж барагж чадахгүй ийм их хүн ирж байгаа чинь бидний хувьд бол их баяртай байгаа. Сүүлийн 2 жил энэ дээр нэлээд их ажилласан. Тийм учраас одоо солонгосуудтай сайн ажиллаад тэднээс бас туршлагаасан суралцаад ер нь бол Монголд одоо өмнө байгаагүй ийм хайпермаркетинг нээж байна гэж бодож байгаа. Монголын хамгийн том бүрэн барааны дэлгүүр болж нэгдэж байгаа ийм арт төсөл нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бүх ажилчдаа дотоодоосоо бүрдүүлсэн байх юм. Нийтдээ 1500 ажлын байрыг бий болгож байгаа юм байна. Нээлтийн арга хэмжээний үеэр хотын дарга ирж чанартай хямд бүтээгдэхүүнийг иргэдэд нийлүүлж олон ажлын байр бий болгож байгаад талархал илэрхийллээ. Нийт нийслэлчүүдтэй, нийт Улаанбаатарчуудаа, нийт монголчуудаа энэ сайхан өдрийн дахин мэндийг хүргэхийн ялдамд бид та бүхнийхээ төлөө үргэлж ажиллах болно. Өглөө бүр манай дэлгүүрийн үе таалга та бүхний өмнө шин сэргэг хямд чанартай бараа бүтээгдэхүүнтэйгээр үе таалгаа нээх болно гэдгийг дахин хэлье.